Монгол мандагалтан нарныхан тояндор Дэлхийлстан алдартай Чингисийн Монгол суудан зүүн зүүнийг дамжиж цуцан төвгөд мөнгөрсөн өвгөө дээцийнхэн өвөг боломжлыг өвдөн хадгалж ирсэн өндөр соёлтой ухаан дордон бол сүлд хэмрэн өргөлүүлсэн Сүхбаатар нутгийн тэр дундаан байгалийн сайхан зогсож бодог усан өргөж бомн сөргөн үлдсэн баян дэлгэрчүү таавгад маань алдарт 17 дугаар жарны элдв эрдэд гимэг модон могожилтэн элгэрэн эн хамгаалan төрлөөрөнд төвшин амгаалan сар шиндэн сайхан шинлүү элдвээр ясамдгд живсэн Чингисийн Улбатай Монгол түмний эндим баяр Монголын цагаан сар иймгүй өргөлдөж байна. Баян дэлгэр сумын маань Улаанбаатар хотдох нутгийн зөвлөл болон за мөн баян дэлгэр сумын засаг даргын тамган газар иргэдийн хурлаас санаачлан зохион байгуулж нутгийн түмэн олно. Тэр дундаан Сүхбаатар аймгийн баян дэлгэр сумаас маань төрөн гарсан алдартан гавьяатнууд баян дэлгэр сумынхаа нэрийг өндөрт өргөж яваа эрхэм олон тав гэдгийг энэ сайхан өргөнөм хүндэтгэн өрнзэлж амар мэндийг айлтгаж ахмад настан хүндэтгэн цагаан сарын зодголтон иймхүү хүндэтгэн нэгцнийг мэдгэдэг таатай байна. Баярлалаа. Энэхүү өргөдрийн хүндэтгэн бүлээн авч хүрэлцэн ирсэн нийт баян дэлгэрчүүдтэй ганц жаргал амжилтуудад энэ дээдийг бисэн өрөөгөөд тэр дундаан энэхүү жил 2025 оны 7 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн баян дэлгэр сумын маань түүхт 100 жилийн тохиолж онцгой сайхан жил гарч байгаа билээ. Ингээд баян дэлгэрчүүдийн маань энэ сайхан зодголтыг нээж баян дэлгэрчүүд тав тэр дундаан энд хурамжуулсан элэгнэгт Монгол ахын дүүсийн маань хиймэр цолбон үргэлж өдөн сайхан байхыг мэдэгдэж морин хуурын гişг аялгаугаар энэхүү зодголтын хиймрийн аялгауг тэгж хүндэтгэн өргөн барья. Ингээд тав гэдгийн өмнө хүндэтгэлтэйгээр үндэсний язгуур урлагийн агмад хамтлагийн морин хуурч Мишель Тиген энэхүү тайзнан хүндэтгэн морин залъя. Хуур дуурсан газар хиймэр аливжиж хишиг үеийн дэлгэрч хиймэр өдөн бадарч байдаг үлээ.
Баярхан чагцаар харуу бирадаг хосны нэгэн авьяас азийн цэцэн тагсгэлдэг. Хос чагтас мөрөн хуарааран хотол болны ибэр дундаг нэгсгсэн мөрөн хурж шилтэн халаргал илэрхийлье. Энэгүй сайхан өдөр нутгийн сайхан золготыг түн хөрөлцөн ирж тэр дундаа нутгийн өдөртөн гавьнууд ахмад уурлуудыг хүндэтгээр хөрөлцөн ирсэн баян дэлгэрчүүдийн энэгүй сайхан золготыг эхлүүлэн нээж амар мэндийг айлтгаж анхны сайхан эрүүл үйлгийн фондгийн хүндэтгэлтэйгээр өргөн барин үгэмэн энэхүү тайзнан Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын Улаанбаатар хотдох нутгийн зөвлөлийн дарга тэр ишийн амар хадар таныг хүндэтгэмөрч байна. Цааман Баян дэлгэр сумаас бид бүхнийг зорин ирсэн Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын засаг дарга даваагийн аваачиг бид таныг хүндэтгэмөрч байна. Цааман Баян дэлгэр сумын иргэн төлөөлөгчдийн бордын дарга Ядам Сэрэнгийн Эрдэнэ нотарын энэгүй тайзнан хүндэтгэмөрн завья хөрөлцөн ирсэн нутгийн түмэн олондоо андаа сайхан ерөөл билгэн гэж энэхүү сайхан залгуултын амар мэндийг айлтгана уу. За ингээд өнөөдрийн энэ сайхан өдөр Сүхбаатар нутгийн тэр дундаа Баян дэлгэрчүүд мөн ахын дүүс, ахмад буурлууд, за үе тэнгийн найз нөхөд Ханаатан садан даа бүхэндээ модон могоо жилийн сар шинийн мэндийг өргөн төшүүлье. За өнөөдрийн энэ үйл ажиллагааг Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын Улаанбаатар хотдох нутгийн зөвлөл за мөн засаг даргын хамгийн газартайгаа иргэдийн уралдаага хамтарч зохион байгуулахаар бас эртнээс төлөвлөсөн. Тэгээд энэ хөөрөлгөгийг хүлээж авч хүрэлцэн ирсэн нийт Баян дэлгэрчүүд та бүхэндээ бас баярлалаа гэдгийг хэлье. За Баян дэлгэр сумын Улаанбаатар хотдох нутгийн зөвлөл за үүрэгт ажиллаа аваад 2 дахь жилдээ нүүр үзэж байна. За энэ хугацаанд бас уламжлалт болгон зохион байгуулдаг альва одоо үйл ажиллагаанд Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сум за Улаанбаатар хотдох нутгийн зөвлөл Сүхбаатар аймгийн Улаанбаатар хотдох нутгийн зөвлөлийн бүхэл үйл ажиллагаанд одоо амжилттай оролцож ирсэн. За мөн бид бүхэн жил болгон уламжлалт болгон зохион байгуулдаг үе үеийн төгсөгчдийн спортын баг наадмыг одоо 12 дахь жилдээ бас зохион байгуулж байна. За мөн шинэ жилийн арга хэмжээ за нутаг орондоо болж байгаа бүхэл одоо үйл ажиллагаанд Улаанбаатар хотдох нутгийн зөвлөл бас өөрийнхөө одоо бодол санаа за мөн одоо хүч хөрөнгөө зориулж ингэж ирлээ. За мөн 2025 он бол бас онцлог жил байгаа. Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын маань 100 жилийн 7 сарын 2021-нд бас зохион байгуулагдана. За үүнийг өгцөн бас нэлээдгүй ажлуудыг Улаанбаатар хотын нутгийн зөвлөл бас төлөвлөж одоо тамгийн газрын даргатаа тамгийн газартайгаа за засаг дарга иргэдийн уралдаага самтран зохион байгуулахаар ярилцж байна. За энэ доктор бол эхний одоо үйл ажиллагаа маань Баян дэлгэр сумын Улаанбаатар хотдох нутгийн зөвлөлийн одоо зохион байгуулж байгаа. Энэ сар шинийн одоо золиолтын үйл ажиллагаа байгаа. За дараа нь энэ 3 сард мөн одоо бид бүхэн шинжлэх ухааны актын түүхийн хүрээлэнтэйгээ хамтарч Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сум бас түүхэн дурсгалт газар түүхэн одоо ачлуудтай олон газруудтай тийм учраас энэ 4 сардаа багтааж эрдэм шинжилгээний баг хурлыг одоо манай түүхийн хүрээлэнгийн захирал Баярбаатар маань санаачилж энэ одоо 10-аас 15 илтгэлтэйгээр энэ нутгийнхаа энэ түүхэн археологийн дурсгалт энэ сэдвээр одоо эрдэм шинжилгээний хурлыг бас зохион байгуулахаар төлөвлөж байна. За дээрээс нь жил болгон зохион байгуулагддаг спортын баг наадмаа 1995, 2005, 2015 оны 8 жилийн сургуулийг төгссөн 30 жилийн одоо төгсөлтөө хийж байгаа энэ хамт олонтойгоо зохиож мөн төгсөлтийнхөө одоо залуучуудтай уулзалтыг бас Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бас төлөвлөж байгаагаа та бүхэндээ дуулгая. За мөн засаг даргатайгаа бас ярилцаад манай одоо өнцөг болон бүрд энэ Монгол улсын одоо 21 аймгийн олон газар манай Баян дэлгэрчүүд амьдран суугаа. Тэгээд эдний төлөөлөлтөд бас бичлэн уулзъя гэсэн юм төлөвлөгөөг бас гаргаж ажиллаж байгаа. Мөн Дорнот аймгийн нутгийн зөвлөлийнхэнтэйгээ уулзъя, Эрдэнэт хотын нутгийн зөвлөлийнхэнтэйгээ уулзъя, Дорногов аймгийн нутгийн зөвлөлийнхэнтэйгээ уулзъя. За Сүхбаатар аймгийн Төв Баруун хотдоо бас энэ нутгийн зөвлөлийнхэнтэйгээ уулзъя гэсэн ийм төлөвлөгөөтэй ажлуудыг
100 жилийнхаа ойг одоо тохиолдуулж зохион байгуулагч байгаа гэдгээ та бүхэндээ бас хэлье. За эцэст нь та бүхэндээ модон могоо жилдээ төрлөөрөө түшин амгалан эрүүл энх аз жаргалтай байхын өрөөлийг өргөн дэвшүүлье. За Баянзгэр нутгийн уугуул өнөөдрийн хүрэлцэн ирсэн Баянзгэр сумын алдар суудлууд ахмад буурлууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг айлтган мэдчилье. Та бүхэн сар шиндээ сайхан шилжчихсэн үү? За өнөөдрийн энэ золголтын үйл ажиллагаа маань хүн эхэлж байна. За манай Баянзгэр сумаас энэ золголтын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн баг бүрэлдэхүүнээ танилцуулъя. За манай хүмүүс гараад ирээрээ. За бид бүхэн дөрөв намраа дарга маань хэллээ. За ажиллаа аваад одоо бид хүн удаагүй байна. Тэгээд Улаанбаатар хотоос эхлээд Баянзгэр сумын уугуул Баянзгэр сумаас төрөг гарсан болон бусад одоо аймагуд өнцөг болгоомжид сууж байгаа нутгийнхаа иргэдтэй золголт уулзалтын арга хэмжээг шалтгаалтайгаар ингээд зохион байгууллаа гэж төлөвлөөд өнөөдөр эхний уулзалт маань ингээд Улаанбаатар хотын иргэд та бүхэнтэйгээ хийж байна. За Баянзгэр сумын иргэдийн хурлын дарга Эрдэнэт. За Баянзгэр сумын эцэг даргын оглогч Батэрдний Мямарсан. За Баянзгэр сумын эцэг даргын хамгийн өдрийн даргын үрийг төр орлон үйлчлэгч Ёндон. За бүрэн дунд сургуулийн захирал Мажигсүрэн. За соёлын төвийн эрхлэгч Цэнд. Эрүүл мэндийн төвийн дарга Жигмэдсүрэн. За манай цэцэрлэгийн төлөөч цэцэрлэгийн багш Отон Жаргал. За соёлын төвийн ажилтан Урна. За манай Гамдан гэсэн хийдийн хамт Амар сайхан. За иргэдийн хурлын нарийн бичгээр Батэрдэн. За эцэг даргын тамгын газрын Нярв Төмрөйг. За иргэдийн хурлын албаны ажилтан Отон гişг гэсэн ийм бүрэлдэхүүнтэйгээр өнөөдрийнхөө золголтод бид хүн хүрэлцэн ирлээ. За 25 оны модон могой жилийн бид бүхэн Баянзгэрчүүд бид бүхэн бас амжилттай дүүрэн түүн дундаа манай малчид хөдөлмөрчд маань бас төрдөө өндөөсөн сайхан жил болж өнгөрлөө. За манай Баянзгэр сумаас Монгол улсын авраг малчин 1, за аймгийн авраг малчин өрх 4, за сумын авраг малчин өрх 12, за уяд сая сумаараа гурдгуулж болдол хангаж алдар дэвэжин сумын алдар дэвэжин болдол хангасан 7 хүн. За сумын алдартнууд гэх мэт ийм амжилттай бид бүхэн модон могой жилээр угтлаа. За Монгол улсын авраг малчнаар Дөхөнбөгийн малчин Сумьягийн Батчалон гэрүүлийн хамтаар Монгол улсын алдарт Монгол улсын авраг малчин гэдэг сайхан эрхэм хүндтэй цолын эзэн боллоо. За Баянбагийн малчин Батүлзийн Гэрэлтод, Дэлгэр багийн малчин Цэрэн дөржийн Үлзий Бадрах, Хонгор багийн малчин Бүтэмжийн Шинбаяр, Батчалууны Баяр цаг гэсэн хүмүүсийн гэрүүл маань аймгийн авраг малчин гэх сайхан цол тэмдгээр ингээд мэдээж модон могой жилийн амжилт дүүрэн угтлаа. За мөн баг бүрээс нийтдээ 12 сумын сайн малчин өрх бас шалгарсны та бүхэндээ дуулахад таатай байна. Айлтган мэдчихье. За өнөөдрийн уулзалт орнд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Санг сүрэнгийн Дамжин сүрэн Монгол улсын гавьяат багш, Дамжин сүрэнгийн гомсрон худалдааны гавьяат ажилтан, Баточрын Цэрэн Баттав Монгол улсын гавьяат хуульч, Аюул заны Баттэлгэр Монгол улсын гавьяат жүжигчин, Дамжин сүрэнгийн Гансөх Монгол улсын гавьяат хуульч,
Шаастрынгийн цагаандатай соёлын гавьяат зүтгэлтэн Сэндийн анх гоёр Монгол улсын начин аль үйлдвэрийн гавьяат ажилтан Отчин Чулуунбаатар үйлчилгээний гавьяат ажилтан Самбогийн Ганбаатар генерал Сэдвийн Товуус дүрэн аль үйлдвэрийн гавьяат ажилтан Алтангэрлийн Ган хуйг аймгийн Аслан Тойсүрэнгийн Бямжав нийслэлийн алдар туяад мэдгэх хэмжлэн манай нутгийн алдар гавьяатнууд хүрсэн ирсэн байна. Та бүхэндээ эрүүл их аз жаргал сайн сайхан бүхнийг бүсэн өрөөё. За баярлалаа. Энэхүү сайхан нэгдсэн золготой зорин ирсэн эрхэм болон тав гэдэг маань бодохгүй болох одоо цаны сайхан дэлгэр цагт 7 сарын 20-21-нд одоогийн 100 жилдээ одоо хөрөлцөн ирээ гэсэн сайхан урилгыг амн амжилтуудыг хүссэн бас аз жаргалын өрөөл үлгийг амар мэндийг альгсан одоо эрхэм сайхан нутгийн зөвлөлийн дараах сумын удирдлагууд маань тав гэдэг мэндчилгээд бийж болж баян дэлгэр сумаас хөрөлцөн ирсэн эрхэм одоо хүндтэй зочид за төрийн албаныхныг тав гэдэг танилцууллаа ингээд баян дэлгэр сумаас зорин ирсэн одоо баян дэлгэр сумын засаг даргын нөхөн газар иргэдийн хурал одоо бүх төрийн байгууллагын тав дээр бас амжилт үсээд нэг ажлын амжилт үсээд цаахан халуун алгацтай бэлэг барь тийм ээ нутгаас зорин ирээ тав гэдэг энэ сайхан үйл явдлыг гэмээр тэр дундаа Улаанбаатар хот нутгийн зөвлөгөө хэрийн сайхан ажилласан байна. За ингээд энэхүү сайхан амжилт бүтээлийг далан дуудсан он цагуу тав гэдгээр хөрөлцөн ирж байна. Хөрөлцөн ирсэн одоо алдартан гавьяатнуудаа энэ дээр сайхан сая алдаршууллаа. Баян дэлгэр сумыг бол Монгол цон болон бол бүгдээрээ сайхан мэддэг ийм алдартан гавьяатнуудаараа одоо Монгол түмэндээ бас хөндлөгдсөн ийм сайхан сум аа. Та бүгдээрээ одоо тав гэдэг энэ сайхан болор хондгонд гүндэт идэх гүндэтгэн бэлдсэн байгаа. Ингээд тав гэдэг манаас сумынхаа 100 жилийг гүндэтгэж хөрөлцөн ирсэн ахмад буурлуудаа гүндэтгэж энэ сайхан золголтын анхны хондгыг бас тав гэдээсээ хөндөтгэн өргөн барихыг хүсэж байна. Агаар тэнгэрийн горноос улсын аалрахар энэ чигээр орсон алтан тариадын өгөх юм амжилт өхнийг дагуулж байг. Хөх мөнгө тэнгэрээс болсон гүйдэн горын чигээр орсон хөх тариадын шиг юм хөсөл өхнийг ийлүүлж байг. Аялгау гişгэ газ жаргалын хамт өргөн барихаар төмөн их чуулгын урдын дуучин цэрэн налимдыгаан энэхүү золоолтын эхний дуу хуурыг хөндөтгөн өргөн барьна үгмэн энэ тайзнаа 20 залгах цаг мөжүүлсэн байна. Ингээд дуун хайртай дуун дуртай Монгол төмөн болон маань сайхан сар шинийн золоолтныхаа эхний дуу хуурыг хөндөтгөн хүлээн авноо. За баярлалаа. За амархан сайн байцгаана уу. Алдарт 17 дугаар жилийн Элдв Эрдэнэ тэмээх модон байгаа жилийн хаврын тэрхүүсрийн сайхан бэлэг дэмэрлэлтийн өдрийн дүмэн амар амгалан гайтан мэдчихье. За тав хүмүүс сайхан амарцгааж байна уу? Сар шиндээ сайхан шинжилцгээе үү? За тав бүхнийхээ баяр дээр баяр нэмж нэгэн сайхан уран бүтээлийг өргөн барья. Монгол Ардын богинын дуу одоо цагаан сар эмээх дуу одоо тав бүхэнд өргөн барья. Тав хүмүүс хамтран сайхан дуулаарай.
За энэ сайхан Монгол жилд маань одоо сайхан сумын маань одоо түүхт 100 жилийн тохиож байгаа юм байна. Тэгээд энэ сайхан ойн одоо их үйлдэн өндрийг хэмждэг гэсэн өрөөё. За энэ сайхан Монгол жил маань та бүхний минь хувьд одоо юу санс 9 цагаас сэтгэлчэн бүтсэн илгээрээ хямглан байсан хажуугаар дүүрэн бэлгэрсэн энэ сайхан жил болтугай. За ингээд бүгдээрээ сайхан бие биедээ зэрүүлээд халуун сайхан алгацчлыг бэлгэлээ. Аз жаргалыг хүсье. Үргэлжлүүлээ та бүхэндээ гоё ноён удагт дулдуудын данзаар явж байгаа юм. Одоо эмэгтэй хүний гоо сайхныг магтан дуулсан үлэмжийн чанар хэмээх дуу өргөн барья. За хамтран сайхан дайрдаг дуулъя. 렌징의 찬나라 고고도도 동거나 동남아다 털시게고 꽃색스는 대고르고 달래기 지니고고고 꽃집에 대당샹 독스레
Баярлалаа та бүхэн сайхан баярлалаа. Өмсөд энд хүрэлцэн ирсэн нутгийн зам болондоо нац жаргал нь хөрөг болтугай гэсэн сайхан дотроо бэлгшин бодож гэрүүл бүлэг нь хамтдаа дэвжин дээшлүүдээрээ. Дүүрэн бэлэгтэй дэвшин жаргалтай хадад 10 дугаар жарны эд мэрэгтэй тэмээх модон могоо жилийн хаврын тэргүүн сарын бэлэг дэмбэрэлтэй гэгэн тоглог сайхан өдрийн амар мэндийг айлтган сайхан мэдчилъя бүгдээрээ амархан сайн байцгаана уу сар шиндээ бүгдээрээ сайхан шинэлсэн үү баян дэлгэрчүүд энд байна уу энэ сайхан өдөр эрхэм модон та бүгдийг өрн заж улс Монголын нийслэл Улаанбаатар хотод нутгийн зөвлөл болон Улаанбаатар хотод ажил төрж амьдрын сайхан сууж байгаа баян дэлгэр сумын уугууд эрхэм өдөө назай буурдуудын өрн заж алдар 10 дугаар жарны эдэв эрдэ тэмээх модон могоо жилийн сар шинийн сайхан золголтыг дэлгэр сайхан тэмдэглэж байна бүгдээрээ бие биедээ зориулаад баян дэлгэрчүүд ирээдүйд илүү их хийж үтээж амжилтаар дүүрэн эрүүл сарвал байх болтугай гэдэг бүгдээрээ нэг сайхан гуравта уухайдын сайхан дугаараа өгье бүгдээрээ за бүгдээрээ гуравта сайхан уухайдын дугаараа уухай Заманай баян дэлгэрчүүд хурал семинарт ирсэн юм шиг суугаад байна шүү бүгдээ сайхан баярлаж зэнгэж нэг дарагтаа загнуулсан хүмүүс шиг цалингаас асуулсан хүмүүс шиг нэг жоохон хэцүүхэн одоо сайхан суугаад байна шүү. Тийм учраас бүгдээрээ сайхан баяр жаргалаар дөрөв инээмсэглэл сайхан тодруулаад ирчви 100 жилдээ бүгдээрээ инээ төр баяр баясгалаар дөрөв итгэл сэтгэлээ өөртөлж энэ жил бүгдээрээ 7 сарын 20-ны өдрөө бүгдээрээ догтлон байж нутаг усандаа сайхан ууцхийн ёроодыг өргөж өнөөдөр бүгдээрээ сайхан сар шинийхэн баярыг дэлгэр сайхан тэмдэглэх юм учиртай юм аа. Ингээд Монгол өмнөний маань бэлгшээлэг амны бэлгээс аштин бэлгэж адад цэнгэр хадгам дэлгэж чаргалын сайхан өрөөдөн өргөн барьдаг ардын сайхан уламжид нам дээдэж эрхэм болон элгэнэгт Монгол ахмад дус таавахынд зориулж адад цэнгэр хадгаа чаргалын сайхан өрөөд Сүхбаатарын баян дэлгэр сумын эрхэм сонголон таавах маань бүгдээрээ жаргалтай дэлгэр Монгол орондоо жаргаж амьдрах болтугай гэд ерөөд билгийн дээдийг та бүхэндээ өргөн барья хүлээн авч болгоон сойрхно дээрээс мөнхөд мандах хатан нарныхаа туяандараа дэлхий дахин дүмэндээ гавдартай 100-100-ыг дэмсэн дэлхийн дүүхэндээ гавьяатай цуцаа дүүхдэд мөкөрсөн өвгдээ дэстэй агуу дээдсийн өдгийн нутаг нь болсон автайхан гайуудынхаа архан битээр нутагтай ардуулхан дүмний маань амьдрал тэмцлийн өдгийн алдарт Монголын нийслэл Улаанбаатар хотынхоо баяртай жаргалтай баяжид дэвчгийн өрөөлтэй баян зүрх дүүрэгтэй сүндэрлэн сайхан урших энэд гайхалтай сайхан өргөөнө эрхэм модон даавдыг өрн заж ирүүлээд өөдөн дэвчиг заяатай өргөн сайхан Монгол орондоо өнтэй сайхан өвлийг давжгаж хатуу өвлийг хаж хаврын тэргүүн сартайгаан золдосны баяр жаргал дулах сар шинийн сайхан баярынхаа золголтыг энэн сайхан өдөрчин эрхэм модон даавхан маань дэлгэр сайхан тэмдэглэн байгаа мэдээ аавчинхэ бун заяагаар элбэг баян эх орныхоо эзэн бодлого хувьтай энэр торгоо дуугаагатаа жинцэвлэгчийн гар дээр эрүүнийг төрөө эмийн дуглагаар чангасаар нугаас жирүүсаад эрүү томдог агаарт уушигдэн дэлдэж жимсгадаад энэ ормоод дэлхийдээр ажиргалтай сайхан амьдарч байгаа алдарт Монголын нийслэл Улаанбаатар хотоос арай жаахан зайдуу байрлагдах тавхтын маань сайн мэддэг 500 км-ийн зайдтай байрлагдж байдаг хурдны өдгийн нутаг болсон Сүхбаатарынхаа баян дэлгэр суммаас ангаралтай өөдөн дэвчиг заяатай өргөн сайхан буурай буянтай буурдууд гэдэг өндөр настай буянтай буурдууд өлзий уйны шигтэй өөдөн дэвчиг заяатай үгүй дутуугийн ачаагийн үзэгтэнтэй сайхан дурсан үзэгсэн дөгөлдөр өсгөөчүүд гэдэг олон гайхалтай сайхан гавьяа шагналтай хүмүүс чинь оосор өчгүй гэрэлгээ зэтэлсэн гайхалтай сайхан өргөөнө морилон гарсан модон могоо жилийг сар шинийн баярыг сэтгэл дүүрэн тэмдэглэн байгаа юм байна. Аштин өргөөлөлдөг бэрхтээ алдарт Монголын нийслэл Улаанбаатар хотод ажил төрж амьдрын сайхан сууж байдаг учир нь билэг өрөөлтэй уугуул сайхан иргэдгээд баян дэлгэр суммаасаа зорин ирсэн засаг даргын намын газрынхан гэдэг олон сайхан хүмүүсийн энэл сайхан өдөрчин ололт амжилтаар дүүрэн байхыг илэрхийлж догтлон байж 7 сарын 20-21-ний өдөрчин Тэнгэрлэг Монгол орондоо түүх 100 жилийн хаан тэмдэглэн сайхан өнгөрүүлэхээр завдаж байгаа эрхэм сайхан хүмүүсийн энэл гайхалтай сайхан өргөө
оны хорон жуусан юм байна. Зэ учирлэлтийг ирэлтэй уул нөмдөр болсон тунгалаг урагцсан ариун байгалийн сайхан тогтсон буян гिचгэн дэлгэрсэн булаг болсон нэргэлсэн бомон сүргэний бэлдсэн баяртай жаргалтай байж дэмжгийн ролтой баян дэлгэрээс omчин 1925 онд анхлан сайхан сүмдэрлэн босож өдрөө 100 жилтэйгээ уулзан учин зодгож байгаа юм байна. Авхаа цамбаатай ард улсын дундаас нь улсын гав яаж үжигчин урдгийн гав яаж үтгэлдөө соёлын тэргүүний ажилтан социалистийн хөтөлбөрийн баатрууд алдар гав яатай ажилчид авраг уцалтай мачид хүчтэй олон бөхчүүд хүнтэй олон гавьяатууд хурдтай олон уяач төр төрөн гарсан байгаа түүхийн үнэн хуудастай юм байна. Өргөн дэлгэр сайхан нутгийг нь адаг сингэрэтгэн дээрээ архин болон таавхэндээ айхан сайхан барих юм бол өөш морин даваа үлзий үеийн гişгтэй тойг дэлхийн талгайдл төгмийн баян овоо төгрөг үйлстэй нуруугээ гайхалтай сайхан байгалийн тогтцтой гарцаагүй таавхдий ч төрж өссөн нутгийг чинь 100 жилийн сайхан энэг жилдээ тохиож эрхэм болон таавхан маань эрүүдийн жаргалтай инээн баясаг учралтай 100 жилийн хаан ойлыг дэлгэр сайхан нэмнэлэх юм байна. Даяар Монгол түмний маань бэлтгэжээдэг даагдахантай бэррүүчинтэй төлөг сүлдээ торон бүхтэй онд минь таргандтай сайн орж одоо сайхан хавуурж байна үхэн бэ настан миньтэй бордоодынхаа тохойгон түшин зодгодог тэнгэрлэг Монгол орныхоо ёсын хийг дэвж өнөөдрийн сайхан өдөрчин өндөр настай буянтай бодлоод гэдэг өргөн сайхан Монгол орны маань төв хязгааруулсан Азийн цагаан дагин улсан амгалан зэггэр гүмдий найрсагтны маань бахархад болсон нийслэл Улаанбаатарт аж төрж амьдран сууж байгаа азай муурлуудаа өрцөж утастан байж унаас хоороодоо явцгаад учрал мэдгийг ирэлтэй 8 дэлхэлтэй намгэр хатгаан сайхан дэлгэж настан буянтай муурлуудынхаа амар мэндийг найдхан сайхан мэдчиж хуучны сайхан насыг одож хүлцэн нэлсэн хүндэт толон буурлуудайгаа хөөрг юугаан зөрүүлж хамгийн сайхан бэлтгэжээтэй хаврын тэргүүн савтайгаа уулзан учин зодгосныхаа баярыг дэлгэр сайхан нэмдэглэн байгаа юм байна. Дээд үсэн гоёлтой энэл сайхан өдөр чин дээдэн битчигээ заяатай өргөн сайхан Монгол орныхоо ёсын хийг дээдэж өвөг дээцээс маань улбаалан ирсэн хаврын тэргүүн савтайгаан зодгодог хамгийн сайхан баярaan тэмдэглэж буй Сүхбаатар аймгийн баян дэлгэр сумны маань нутгийн зомлон маань өглөө мантахнаар шиг гэгээн сайхан жаргалтай өнгөнгийн цэцэг шиг дэлгэр сайхан жаргалтай үгүй дутуугийн ачаадгийн үнхээрийн баяр жаргалаад өр элгээрийн хамгадан төрлөөрөө төвшин жаргалтай буцаад ирэхэд болдог шиг дайраад ирэхэд дадай шиг 8 саяхан шиг 80 жиддийг олдож найдан жиддэг шиг өнөр жиддийг олдож ган өмөргөн дадай шигээ ёроодоосон гайбэр баасан мөчиг үзүүрээсээ дэлгэж эрүүдийн жаргалтай инээн бэлсэх учралтай энх явж мөнх жаргаж таавхны маань ажилдүүл сэтгэлдэн сайхан бүдэж дансан дандаа пүүл байж дандаа бүгдээрээ даам амьдэрч ертөнцийн наранд ивэгдэж 9 үеэрээ жаргаж явахын өнцөйтэй сайхан ирэлийг өргөн дэлгэр баян дэлгэрчүү таавхэндээ өөдөөд нь өргөн барин дэвшүүлэн айтгая. Хре 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 баярлалаа. Ийм үгэн хайрлах бас цаг микрофоныг таавгаас гаргаж өгөх болно. Үүний өмнө таавгад энэхүү гайхалтай Монгол үжигийг хүндэтгэн зориулъя.
нэлээд бодож байсан нэг хэнийг энэ гисхийн төлөөлөгчөд доод нэг сууж байгаа машины хоороог нэг юм аваад нөгөө машин тавьж өгөөд өглөө 6 цагт аймагт одоо тэр нэг хөвгчөөр хүрэх юм. Тэр надад одоо бодож байсан ийм маягаар одоо ер нь одоо эрүүл мэндийн хамгаалал гэж байх. Энэ үл одоо хамгийн юутай юм байна гэж бодоод танай энэ дөрөв сумын цуглаа хоол дойно гэсэн чинь маргааш 12 цагт манайхан цугладаг гинэ. Сургуулийн багш нар эмнэлгийн ажилтнууд гээд хэдэн мосууд тэнд ирсэн байсан. Тэд би тэн дээр ердөө шууд хэлсэн байхгүй. За би танай эмнэлэгт шинэ 469 өгнө. Гэсэн нэг хэсэг нь бол айгүй хотлоо байхад гэж бодсон байна. Тэгээд тэгж өгсөн юм байна. Тэр машин бол тухайн үед бас одоо үр бүрдсэтэй. Энийг би нэг том болгож ярьж байгаа юм биш. Зүгээр ер нь дараа нь энтэй ч өмнө юм аймагт гандан байгуулна гэдэг бөөн ажил болдоо 10 төгрөг хазаа хонь цугж байгаа. Даваад өгөөд байдаг хамблам. Тэгээд над руу баян гэрн. Тэгээд би нэг гайгүй 8 урагштай байсан учраас ердөө за даваад яваа чи ерөөсөө одоо гандангаа байхыг бод. Би чамд 100,000 төгрөг. Ирнэг болж үдэ. Тэр чинь өөрөө 100,000 төгрөг чинь тэр үеийн ханшаад 560 өгнө байсан. Ожаа шогёр төгрөг адмын өнгөд байсан. Ийм үедээр ердөө тэгээд даваад бол ердөө шууд дахиад босч ирсэн байхгүй. Энд энэ одоо юу болов? 10 төгрөгөөр барих гэж байсан шүү дээ. Сугаалсан сумын живжид 10 төгрөг хазаа онцоо өглөө гэж надад одоо хөөрч харж ирж байсан. Ихэд нь 100,000 төгрөг өгөө за чи одоо байгаа. Тэрний одоо удаа өнөөдөр Сүхбаатар аймаг төвдөө хамгийн сайхан гандантай. Энийг бүгдээрээ мэд. Би тэгээд сумаа дандаа бодохдоо ерөөсөн аймагт дутхгүй гандантай байх хэрэгтэй гэж дандаа бодож явдаг байхгүй юу? Ер нь энд өвчирвэ. Ер нь одоо тийм бэтод сүсэг ижрэлтэй ард түмний хүүхдүүд ерөөс анханасаа энэ нутаг усанда төрлөөсөө доош одоо мэдээ орох цагаасаа гэдэг ерөөсөө одоо бас уудаа дахиж зайлгүйрч зүсгэлж ингэж байсан. Сургууль соёлын мөрөөдлүүд явах үедээ одоо бас одоо ард ядуу мачин дэдний хүүхэд гэж өчүүлээд манайханд одоо нам хургийн байгаагүй гэж одоо юу байгаад нам эцэд ороод ингэж явж байсан үе би болохоос өнөөхтэй зүсүү ширж ерөөсөө 90 онд чигээрээ байсан тааш байгаа. Ийм л одоо зөөд гэж бодож байна. Ийм учраас би энэ дэрийн гандан гэдгийг ерөөсөө тийм бага хэмжээний төсөөлдөг байхгүй. Ерөөсөө нэг мач гоё одоо том байх ёстой. Сум маань уудмхан аймагтан том сум газар нутгаараа чүн амаараач мал сүргээрэж аль талаасаа тэгээд одоо алдартнууд авиаснууд ер нь аль талаасаа ерөөсөө хөдөлмөрч хамгийн гол нь зөвхөн нэг сумд ихэд одоо 100 гаруйгаараа одоо улсын аварга одоо юунууд ингэж одоо мачид төрж байдаг ийм сум одоо ийм одоо хөдөлмөрийн баатартай сумдууд бас одоо тийм зөв бараг одоо хөдөлмөрийн баатар байдаг юм байна. Ингээд та бүхэн маань бүгд 100 жилийн ойд гэр бүлийнхээ хамтаар хүрэлцэн ирээрэй гэж урьж байна. За өнөөдөр энэ хүрэлцэн ирж ерөөл буйнаа хайрлсан ахмад уурлууд болон сум орныхон төлөө сэтгэл зовниж сум орны нутгийнхаа сайн сайхны төлөө хандив тусламж өргөж байгаа нийт хүмүүстэй баярлсан талархснаа илэрхийлье. За баярлалаа. Баянхэр сумаас маань хүрэлцэн ирсэн засаг даргын дамын газар эрэгтэй бодлын нэгэн төрийн албаныхан манаас хүрэлцэн ирсэн нутгийн сум болон албатан зүгэлтнүүдтэй нутгийнхаа бас одоо энэхүү эдэний дээдсийг бас бэлэг болгон гүндэтэн мөн урилгын хамт өргөн барьж байгаа байна. За энэхүү бэлэг тараагдаж явах хооронд Сүхбаатар аймгийн Баянхэр сумын гараад дуучин Уянга манаас тав гэдэгтэй бас баярын мэдчилгээ дэвшүүлж аялал сайхан дугаар ганцаар өргөн барихаар хүрэлцэн ирсэн байгаамаа гэдэг цэргийн ансамблийн одоо юу цэргийн дуучгийн эдминч болоод ажиллаж байгаа. Одоо Оросын холбооны улсад одоо
дуу хоорын одоо тэр дундаа сонгодог урлагийн нэлээд одоо томоохон төлөвлөсөн Оросын холбооны улстай одоо дөрийн дуулаач мэрэгчлэр одоо суралцаад төгсөөд ирээд одоо буцаад ажилдаа орох гэж байгаа ийм сайхан уран бүтээж өсгөө байгаа. Ингээд энэ сайхан уран бүтээлчийн хаан дуу хоорыг хөдөлгөн хөнгөлөөн авна уу. За бүгдээр нь энэхүү сайхан өдрийн мэндийг хүргье. Би өөрийгөө товчхон танилцуулъя. Миний өвөө Баточор гэж худалдаа бэлтгэл ангийн дарга насаараа хийсэн хүн байдаг. ММ алтан цэцэг гээд ерөнхий боловсролын сургалтаас насаараа ажилласан юм хүн байгаамаа. Тэр хоёр хүний хүүхэд болох Нутаа Долор гээд охиныхон бага охин Уянга гэж хүн байна. Тэгээ нутгийнхаа ингээд золголтон дээр анх удаа ирж байна. Сэтгэл маш өндөр байна. Та бүхэндээ эрүүлэн саруул сайхан бүх сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд янжингийн дугаар айдооны мэндчлэгээ барьж байна. Үргэлжлүүлээ та бүхэндээ Батүнгийн аялал бодлын цагаан хондог.
Зэцэн хорвоо